За яг өнөөдөр бол бид бүхэн шударга өрсөлдөөн хэрэгжин төлөө газартаа ер нь үн терапийн огцом гипер өсөлтөнд бол ард иргэд бол нэлээх өртөж байна. Тэгээ энэ үн терапиг цалин хөлс орлого нэмэгдүүлээд байдаг, үн терапийн дагаад өсөд байдаг бас ийм асуудал байдаг. Одоо бол цалин хөлсч өсөөгүй байж хахад үн терапи нь бол одоо энэ тээврийн логистикийн асуудлаас болоод за хангалт нийлүүлэлтээс болоод бүр гинжин уруудлаар үн терапийн асуудал бол ингээ өсөж байна тийм үү. Нөгөө талаар хомсдол өсөж байна. Тийм учраас энэ таварын бирж буюу одоо бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний одоо нэг талаар нийлүүлэлт, нөгөө талаар бол худалдаа авалт, за нөгөө талаар бол чанар хүртээмж, үнийн одоо шилбэл зохистой төвшин гэж ярьж байгаа. Энийг бол бий болох одоо манай хамтарч ажиллая гэж байгаа энэ залуучууд маань одоо ICT group те энэ байгуул маань бас тийм ухаалаг системийг бол бас бий болгосон юм байж байна. За өөрөөсөө бол одоо техникийн технологийн хувьд бол одоо шийдэж өгье. Бид бүхэн хөдөө аж ахуйн бийж гэж одоо бараг 10 20 жил яриад энийг хийсэн ч зүйл алга авдаг мах маа нөгөө нэг ченжин зах дээрээ те байдаг хэвээрээ за бусад одоо ногоо одоо цагаан сар болонгууд одоо майнууд ч гэдэг юм уу те ийм юмныг одоо өснө тэгтээ тэргүй өснө гэдэг нь тодорхой болчиход байдаг. Тэгэхээр энийг шийдэж өгөх маш олон гарцуудыг бол ухаалаг одоо технологийн одоо системээр бол шийдэж өгсөн байна. За үүнд нь бол одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гол сонирхол мэдээж хэрэглэгч нар хожих хэрэгтэй. Үн хямдхан байх ёстой, чанартай байх ёстой. Илүү олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар болон хуваарийн хөдөлмөр эрхлэгч нар боломж нээж өгөх юм байна. Энийн үр дүнд бол одоо хэрэглэгч чойж, үйлдвэрлэгч чойж хамгийн гол нь тогтвортой найдвартай систем. Цаашлаад бид бүхэн гадаадад илүү их одоо бараа бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн зохион байгуулалтаа гаргах жижиг үйлдвэр одоо байгуулж байгаа нэг хүн 30 сая төгрөгийн зээл авчингуудаа нэг жижигхэн талхны цех байгуулдаг машин авах хэрэгтэй болчихдог. Тийм үү, тэрийг хүргэж явах. Тэнгүүд машин авна гэдэг чинь 20 сая төгрөг бүр эргэлтийн өрөнгөө байхгүй болгодог. Тэгээ үндсэндээ баг одоо тээврийн бизнес эрхлэх гээд байгаа юм уу, баг талхны бизнес эрхлэх гээд байгаа юм уу, тэр бизнес дампуурдаг. Нөгөө хэрэглэгчийн их хашигт нийцсэн тийм үү. Миний бараа хаана явж байгаа, хаана хадгалагдж байгаа, одоо аль агуулгад байгаа, хугацаа нь хизээ байх вэ гэдэг юм уу. Энэ болгонтойгоо танилцж явах. Одоо бид нэр шууд дэлгэрүүл ангуунаас авч байгаа шүү дээ, тийм үү. 70000 орчим тээврийн жолооч нар одоо замын үдээс наашаа ачаа тээвэр зөөдөг те. Тэнгүүт энэ дэр одоо шилбэл тэр хүмүүс маань ихэнх нь хуваарийн тээвэр эрхлэгч нар нийлээд нэгдээд ухаалаг тийм одоо тээврийн үр ашигтай систем рүү ороод ирэхээр яах вэ гэхээр махаа зөөнө замын үдээс наашаа ачаа бараа зөөгөө буцаа замын үд рүүгээ явахдаа яах вэ? Нөгөө Улаанбаатар хотоос хэрэгтэй ачаа бараа одоо хэрэглээ замын үд буюу замаараа тий Говь Сүмбэрийн аймагч гэдэг юм уу, замын захын сумууд гэдэг юм. Энийг ухаалгаар ингэж тээвэрлж өгдөг. Энийг бол дэлхийн бүх оронд хөгжсөн. За манад яагаад хөгждөггүй юм гэхээр сая хэлж илт хаягийн бүртгэл байдгүй. Нэгдсэн ийм тээврийн логистикийн компаниуд нь одоо муу. Дээрээс нь албан бус салбар ихтэй. Инээсээ болоод томорч чаддгүй. Тэгэд эцсийн үр дүндээ яадгүй гэхээр өөртөө нэг айхтар ашиг болоод байгаа ч юм байхгүй. Хий дэмий бензин зарцуулдаг, хий дэмий баахан одоо үр ашиггүй зардууд гаргадаг. Тэгээ одоо жижигхэн компани байгуулангуудаа баахан одоо үр ашигтай ашиггүй зардуудыг бий болгоод барааны өртгөн нэмэгддэг. Тийм учраас бид нар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэгээ үн тарип одоо иргэдийнхээ худалдаа авах чадрыг хамгаалах нэг талаар бол цалин хөлс орлого нэмэх ёстой. Нөгөө талаараа үн тарипын одоо энэ өсөлтүүдийг хязгаарлах ёстой. За бизнес эрхлэгч маань ч гэсэн тодорхой ашигын төвшөнд одоо бизнесээ явуулах. Үүнийг нь бол одоо шударга өрсөлдөөнөөр зохицуулж өгөх нь хамгийн чухал юм байна гэж хэлж байна.